Сайн байцгаана уу? Гурван гал нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Наран Мандах байна. Өнөөдөр та бүхэндээ Австрали улсын Зайлц Бөөрөг хотноо 2025 оны 10 сарын 26-наас 11 сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан Public Health Strategy семинарт оролцох үедээ өөрийн олж авсан мэдлэг болох ажлын байран дээрх зөрчил, түүний шийдэл сэдвээр мэдээлэл хүргэхээр бэллээ. Ажлын байран дээрх зөрчил гэдэг нь байгууллагын гишүүдийн хооронд үүрэг хариуцлага, харилцаа, мэдээлэл, ойлголцлын түвшинд үүсдэг маргаан санал зөрөлтөө юм. Энэ зөвхөн сөрөг нөлөөтэй биш, зөв өдөртвөл сайжруулалт, бүтээлч санаа, хөгжлийн түлхүүрч болж чаддаг. За энэ хичээлийг Maastricht University-ийн профессор Катерина Кацпновска удирдан явуулсан бөгөөд тэрээр олон улсын эрүүл мэндийн удирдлага, хүний нөөцийн бодлого, манлайллын судалгааны чиглэлээр өндөр туршлагатай хүн юм а. Түүний тайлбарласан зөрчил шийдвэрлэх загварууд маш практик ач холбогдолтой бөгөөд эрүүл мэндийн байгууллагад шууд ашиглагдахгүй байсан учраас энэ сэдвийг сонгон авч бэлдсэн юм а. Зөрчил үүсгэх шалтгаануудын тухайд ажлын байран дэх зөрчил их хвшлэн дараах хүчин зүйлсээс шалтгаалдаг. За 1-р харилцааны доголдол, 2-р үүрэг хариуцлага тодорхой бус байх, 3-р нөөц, цаг хугацаа ачааллын зөрүү, за 4-р түүний зан төлөв ба харилцааны хэмшинч зэрэг шалтгаанууд байдаг байна. Семинарын явцад бид эдгээр хүчин зүйлсийг боддоор хэрхэн таних онцлог аргыг мөн судалсан юм а. За дараагийн слайдн дээр хүн зөрчилдөөнд орж эсвэл статус нь буурсан үед бидний тархинд ямар үйл явдал тохиолддог болохыг тайлбарласан байгаа. За энэ үед яг бие махбодын аюул тулгарсан юм шиг хариулт үзүүлдэг. За хамгийн түрүүнд идэвхждэг хэсэг бол амигдала буюу айдас, аюулын тохиоглол авдаг төв юм. Амигдала идэвхжснээр тарих би үргэлдэж байна, миний нэр хүнд унж байна, эсвэл намайг шудраг бусаар дүгнж байна гэсэн хариултыг үзүүлдэг. Ингэснээр зүрхний цохилт нэмэгдэж сэтгэл санаа хямарч өөрийгөө хамгаалах байр суурь авч эхэлдэг. Үүний зэрэгцээ шийдвэр гаргах, логик бодох, рационал сэтгэх үүрэгтэй префронтал кортекс төр дарагддаг. Өөрөөр хэлбэл бид энэ үед бодит, үнэн логик, зөв хариуг бодох бус зүгээр л хамгаалах эсвэл дайрах байр суурьнд очдог гэсэн үг. Тиймээс зөрчил үүссэн үед хүмүүсийн хариултыг хэвчлэн дайралт хийх, хамгаалах, дуугаа өндөрсгөх, уурлах эсвэл бүр зүгээр дуугаа олж түгжигдэх хэлбэрээр илэрдэг нь физиологийн үндсэлтэй байдаг байна. За тэгвэл ажлын байран дээр янз бүрийн зөрчил гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх үү? За зөрчил гарсан үед түүний хэрхэн шийдэх талаар SCARF аргатай бид танилцсан байгаа. SCARF арга нь ажлын байранд хүний сэтгэл зүйн хэрэгцээг тайлбарладаг загвар юм а. Энэ загварыг Дэвид Рок боловсруулсан бөгөөд хүмүүс ямар нөхцөлд хамтын ажиллагаатай, урам зоригтой, үр дүнтэй ажилтдаг вэ гэдгийг ойлгоход чиглэдэг. За SCARF гэдэг нь 5 үгний их нэвсгээр бүрдэнэ. За эхнийх нь S states буюу хүн өөрийгөө хүнлэгдэж байгаа мэдрэмж, C certainty буюу хүн өөртөө тавигдсан хүлээлт, дараагийн алхам тодорхой байх шаардлага, A autonomy буюу өөрийн шийдвэр гаргах боломж, B даах хэрэгчлөө, R relatedness буюу багийн гишүүдийн хоорондын итгэлцсэн эерэг харилцаа, F fairness буюу шудраг тэг шаналга. Эдгээр хэрэгцээ хангагдаагүй үед хүмүүс стресс авч зөрчил, хурц ширүүн болно. Харин хангагдсан үед багийн уур амьсгал сайжирч, ойлголцол нэмэгдэж, үр дүн илүү сайн байдаг. Тиймээс бид зөрчлийг зөвхөн асуудал гэж харах биш, харин хүний SCARF хэрэгцээ хэрхэн хангагдаж байна вэ гэдгийг ойлгосноор илүү үр дүнтэйгээр шийдвэрлэх боломжтой. За бүгд SCARF загвартай танилцлаа. За тэгвэл энэ SCARF аргыг хэрхэн ажлын яг жинхэнэ талбар дээр ашиглах вэ гэхээр SCARF аргыг бодит ажлын орчинд хэрэглэхдээ бид багийн гишүүдийн аль хэрэгцээ зөрчигдөж байгааг анзаарах нь чухал. Жишээ нь ажилтны санал дутуу үнэлэгдсэн бол статус хэрэгцээ өндөгдөн, мэдээлэл тодорхойгүй, өөрчлөлт өрчлөн мэдэгдээгүй бол тодорхой байдлын хэрэгцээ алдагдана. Хүн бүрт жижиг хэмжээний сонголтын эрх олгох, өөрийн ажлыг өөрөө төлөвлөх боломж өгөх нь автономийн хэрэгцээг харин хангаж өгдөг бол найрсаг итгэлтэй харилцаа бий болгох нь холбогдлын хэрэгцээг харин дүрм журам бүх хүнд аль тэгш үйлчилж байгааг батлах нь шудраг байдлын хэрэгцээг хангаж өгдөг. Ингэснээр багийн уур амьсгал илүү эерэг болж уур бухимдал буурч асуудлыг рационал түвшинд шийдвэрлэх нөхцөл бүрддэг байна.
Дүгнэж хэлэхэд ажлын байранд дэх зөрчилдөөн нь ихэвчлэн логик бус харин тархины сэтгэл зүйн хариултаас үүдэлтэй байдаг. Скарф загварыг ашигласнаар бид зөрчлийг зөвхөн асуудал гэж харах бус харин хүний хэрэгцээг ойлгож эерэг харилцааг дэмжин багийн үр дүн нэмэгдүүлэх боломжтой болдог. Би энэхүү аргыг өдөр тутмын ажлын харилцаанд дотоод багийн ажиллагаанд мөн удирдлагын шийдвэр гаргах процессд ашигласнаар илүү итгэлцэн, илүү үр бүтээлтэй, илүү хамтын ажиллагааг бий болгоход туслана гэж итгэж байна. За ялангуяа профессорын маань хамгийн их бид нар сануулад байсан үг нь хизээч би гэж битгий яриараа ганцхан хүний ажил гэж байдаггүй үргэлж бидний ажил манай багийн ажил гэж яриараа гэдгийг олон удаа сануулж хэлж байсан. За анхаарал тандуулсан та бүхэндээ баярлалаа.